болон инхүү эхэлж байна. Бөгөөд наримт хятад ард улсын Хэлүн Зянмужийн Харбин хот. Алс дорнотын энэ хотод олон улсын мөс цасны наадам 25 жилийн турш амжилттай зохиогдож ирсэн. Наадмын хүрээнд мөс цасны аялал жуулчлал, худалдаа, спорт, соёл урлагийн төрөл бүрийн цуврал арга хэмжээ зохиогддог. Тус наадмын хүрээнд болдог гол чухал арга хэмжээ бол мөсөн баримлын уралдаан 2009 онд 23 дахь удаага боллоо. Түүнд Америк нэгдсэн улс, Япон, Канада, Оросын холбооны улс, Сингапур, Филиппин, Монгол зэрэг олон орны уран бүтээлчид ур чадвараа сэрсэн. Бид тус наадмыг зохион байгуулах хорооны даргатай уулзлаа. Уралдаанд оролцох орны тоо болон уралдааны чанар төвшин жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байна. Оролцож буй уран бүтээлчид маань мэргэжлийн өндөр ур чадвартай, дэлхийд танигдсан хүмүүс байдаг. Мөсөн баримлын уралдааны зорилго нь мөс, цасны урлагийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, олон улс, олон үндэстний уран бүтээлчдийг дэмжин тэтгэхэд оршиж байгаа юм. Бүтээгдэх баримлуудад дүрслэх урлагийн олон урсгал чиглэл, реалист, абстракт бүтээлүүд багтдаг. Энэ өдрүүдэд Харбин хот үнэхээр мөс цасны талстын түмэн өнгөөр солонгорч, үлгэр домгийнх мэт эр бусын гоёмсог өнгө төрхийг олдог байв. Аргачгүй юм. Хятад орны баруун хойд мөж хүйтэн сэрүүний улирал дамгайлж, өвлийн эд үед 45 хэм хүрч хүйтэрдэг энэ хот цас мөсний имижээрэн сүүлийн 24-25 жил бүс нутаг дэлхийн олон улсад танигдаад байгаа билээ. Хотын гудамж талбай хаанлуул хаан, үлгэрийн орн, эд шидийн ертөнц, дэлхийн 7 гайхамшиг хийгээд хүн төрлөختний үнэт нандин бүтээл болсон орд харш, сонгодог байгууламжууд цас мөсөн биеийг олж сүндэрлэн байхыг үзэж болно. Наадмын төлөөлөгчид энэ бүхнийг үзэж нүд баясан сэтгэл бадарсаар өглөө болоход наадам болох Харбин хотын Дисней паркт хурн чуулсан. Харбины олон улсын мөсөн баримлын уралдаанд зөвхөн цасан мөстэй хойд зүгийн улс орнуудын уран бүтээлчид оролцоо зогсохгүй, Филиппин, Малайз зэрэг дулаан орнуудаас оролцохоор хүрэлцэн иржээ. Уралдаанд зөвхөн баримлчид бус мөн зураачид уран бүтээлийн төрөвсөн байна. Ийхүү тус наадам хүрээгийн улам бүр тэлсээр байна. Харбины олон улсын энэхүү наадам нь цар хүрээгээр Америк нэгдсэн улсын Аляскт болдог наадмын дараа ордог томоохон урлагийн арга хэмжээ. Энэ утгаараа улс орнуудын наримтлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн агуулга ач холбогдолтой. Олон жилийн туршид энэ наадамд тасралтгүй оролцож байгаа уран бүтээлчид байна. Эдгээр хүмүүс зөвхөн уралдаанд оролцоо зогсохгүй, хуучин андуудтайгаа уулзах, ур чадвар туршилгаан солилцох сайхан нөхцөл болдгоо хэмээн ярьцгаажээ. Урд нь бид ийм төрлийн уралдаанд оролцож байгаагүй боловч мөсөн баримлын чиглэлээр ажиллаж байсан. Энэ уралдаанд оролцохыг хүсэж байсан хүсэл маань биелсэнд туйлын их баяртай байна. Миний бодлоор төрүүлэхтэй гол нь биш, уралдаанд оролцохыг илүү чухалд үзэж байна. Мөн бусад орны уран бүтээлчидтэй уулзаж тэдний бүтээлийг харах нь нэн сонирхолтой юм. Бид Шинэ Зеланд орныг төлөөлж байгаа бөгөөд манай улсын уугуул аборигенчүүдийн домгоос сэдвэлсэн бүтээл туурвж байна. Домогт гардаг тэнгисийн араатан хүн хоёрын тэмцлийг харуулсан бүтээл юм л да. Нэр хүндтэй олон улсын энэхүү уралдаанд дэлхийн 13 улсын 31 багийн уран бүтээлчидтэй Монголын 2 залуу баг болон оролцож өвнөц сонин бүтээлээрэн өрсөлдлөө. Тэд урд нь олон улсад болдог Аляскийн, Канадын болон Оросын холбооны улс, Харбин болдог наадмуудад 2004 оноос хойш алгасалгүй оролцож дөтгөр болон дээд тэргүүн байрын шагналуудыг хүртэж байсан дуршлагтай залуус юм. Манай Монголын сэлбэр урлагийн төв гэж төрийн бас байгаа. Тэр анх Финландийн Хельсингт болдог тэмцээнээс нэгдүгээрээр авч ирсэн. 2 жил дараа нь нэгдүгээрээр орж ирсэн байгаа. Тэрнээс хойш л ер нь эхэлсэндээ. Тэгээ бид нар энэ тэмцээнд оролцож дуусчаад 4 жил Италийн Сан Мартино хотод болдог тийм тэмцээнд оролцоод нэгдүгээрээр орж ирсэн. Финландийн Савалны хотод болдог тэмцээнд бид бас 2 дугаар байранд орж ирсэн.
одоогоор ийм амжилтуудыг үзүүлэл байж байна. Энэ удаагийн хийх гэж байгаа уран бүтээл маань бол юу байгаа л да. Нийтэд ойлгогдох юм хамилон гөрүүлийг мөсний хүүтэн нөхцөнд яаж мөс шиг хувирч чадах болов гэснийг сонирхолтой байдлаар илэрхийлэх гэж оролдсон байгаа. Тэгээд нэр нь бол миний хил гэдэг нэртэй байгаа. Энэ гөрүүл одоо мөсөн дотор хөлдсөн байгаа ялаа шавж амтныг одоо өөрийнхөө хооллолдог шавжийг идэх гэж хилээ мөс үзээгүй учраас хилээ сонгоснаас болоод хилээ тэгээ мөсөнд наасан тийм нэг жоохон зов хөвгөлтэй талдаа тиймэрхүү бүтээл хийж байгаа. Бидний багц техникийн хувьд бол ер нь жоохон хүндрэлтэй асуудал байна. Эхэндээ их хүндрэлтэй байсан. Одоо сүүлийн 2 жилийн туршлага сууж байгаа яаж нэг багжаа их сайн базааж байгаа. Алин болго энэ багш нар ер нь өөрсдөө олдоод байдгүй л дээ. Бэлэн зардгүй учраас ихэвчлэн өөрсдөө хийдэг. Тэгээд хийсэн ч гэсэн хийсэн багш худалдаж авахд бол ер нь өртөг өндөртэй байдаг л да. Монголын багийн тухайд тэд ёстой л бор зүрхээрээ явж эдгээр наадмуудад оролцож дээрх амжилтуудыг гаргасан юм. Багж зэвсгээ голдуу өөрсдөө хийцгээн дархан хүн багжаан өөрөө уралдгаа гэсэн уламжлалт зарчмаараа яваа залуус. Сайн даач биш хөрөн бөнгөний гачаал тэднийг ийхүү ажиллахад хүргэсэн. Гэвч тэд Монгол хүнийхээ төрөлхийн сэргэлэн оюун байглаас заяасан авьяас ухааны хүчээр л аваргуудтай ан ман ачит тач үзэлцдэг байна. Энэ удаагийн олон улсын тэмцээний гол онцлог гэвэл нэлээд хэдэн орны баг төлөөлөгчид манай тэмцээнд ирж оролцож байна. Монгол улсын баг төлөөлөгчид энэ жилүүдэд бас манай олон улсын тэмцээнд ирж халуун дотн маш амжилттай оролцож байна. Цаашид мөсний уран бүтээлчдийн зүтгэл, хамтын хүч оролцоотой олон улсын мөсний баяр маань амжилт нь ахин олон сайхан уран бүтээл төрөн гарна гэдэгт найдаж байна. Дэлхийн улс орнуудаас улам олон хүн манай Харбинд ирж олон улсын мөсний урлалын баяр тэмцээнийг үзэж сонирхохыг хүсэж байна. Харбины наадамд тогтмол өргөн оролцдог уран бүтээлчдийн нэг бол Оросын холбооны улсын баг юм. Тэд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн багийн бүрэлдэхүүнийг оролцуулж өндөр дээд шагналд хүртсэн. Оросууд энэхүү хэлбэрийн баримлын төрөлд мэрэгшиж гарсан туршлага, мэдлэг чадвартай уран бүтээлчд олонтой болох нь тэмцээний явцад тодорхой харагдаж байлаа. Манай баг болон би Харбины мөсөн баримлын тэмцээнд бараг жил бүхэн тодруулж хэлбэл 5-6 жил оролцож байгаа юм а. Энд янз бүрийн орны олон баг ур авьяасаа сорж байна. Та бүхэн энэ ажлын хөг айзам, шууган чимээг сонсолдоо. Их цоглог, эрүүл сарвал амьсгал. Ийм төрлийн тэмцээн жилд 5 удаа болдог. Орос, Хятад, Япон, Америк гэдэл тэр бүхэнд л оролцдог доо. Ийхүү Орос, Хятад хоёр орны хилийн заг, эртний түүхт Харбин хотод 3 өдрийн турш мөсөн баримлын урлалаар тэмцэлдсэн олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг наадмыг зохион байгуулах комисс дүгнэлээ. Тэгээд бид анхандаа бол шагнал аав гэдэг итгэхгүй ингээд нэрийг сонсоо сууж байхад бол ихтэй дуутахад бидний нэр гарахгүй байсан. Тэгэл гайхаад яасан юм бол шагнал авцсан болоо гэд. Дахиад тусгай байрын шагнал шилдэг ур чадварын шагнал гээл 3 дугаар байрыг нэр гарч ирэхгүй бас догдлол. Тэгэл 2 дугаар байрын шагнал дээр Монгол гээл дуутахад их баярлжсэн. Аль болох өөрсдийнхөө гаргасан санаа бүх юугаа бүрэн дүүрэн гүйцэд илэрхийлж чадсан гэж бодож байгаа. Бүтээлийн нарийн хийц болон одоо хийж байгаа тухайн амтныхаа яг материалын чанар одоо арьсныхан тэр тогуургүүд тэр ширхэг болгоныг аль болох нарийн хийх гэж хичээжсэн. Тэгээ тэрийг хийж чадсан баг гэж бодож байгаа. Бусад уран бүтээлчдийн хувьд бол энэ жил бол ер нь их
их чадaltaй уран бүтээлүүд хийсэн. Бид нар бас их ч юм уу үзсэн, туршлага солилцсон. Их нарийн их шинэ технологи, техник болон бас материалын хувьд бол яаж хийж болдгийг тэгж хийхтэй нарийн зүйлүүдийг хийсэн байсан л та. Тэмцээнд Оросын холбооны улсын баг голлох шагналуудыг хүртлээ. Сааха Якутын баг үндэсний хэв маягтай эмэгтэй дайчин бүтээлээрээ тэргүүллээ. Якут буюу заахууд хэмээх сааха нар газар нутаг амьдралын хэв шинж ахуй заншлаараа бидэнтэй л ойролцоо монголчуудын хол ойрын садан нүүдэлж удмын улсаа. Нэг үеийн бодвол Монгол улс өнөөдөр спортод анхаарч бодлого тавьж хөрөн хүч зардаг болжээ. Үүний ачаар амжилт чагсныг Бээжингийн Олимпиос авсан ялалт гэрчлэн. Харин одоо урлагтай хүч анхаарлаа хандуулах цаг нэгэн тулсныг Харбины наадмын 2 залуугийн үйл ажиллагаа бэлэхний харуулж байна. Аль нь ч гэсэн Монголын маань нэрийн худас, нэр төрийн төлөөх ажил шүү дээ. 2 залуу эндээс авсан мөнгөн шагнал дээрээ хувийн халаасаа гөвөөд Канадын тэмцээн рүү явна. Тэндээсээ дараагийнх руу